За хамтдаа залбирцгаая. Биднийг хайрладаг ариун энэрнгүү Тэнгэрт байгаа бидний Бурхан Аав минь. Бурхан танаас холдон гимнүгэл донд амьдарч байсан биднийг та өрөвдөж биднийг аврахын тулд Бурханы цорын ганц хүүг хүний дүр төрхөөр энэ дэлхий рүү илгээн бидний өмнөөс загалмай дээр үхүүлж урсгасан үнэтэй цусаар нь бидний гимнүглийг мөнхөд угааж цаашид шүүлт хараалыг авахгүй болгож ямар ч гавьяа зүтгэлгүйгээр аварч өгсөн таны агууныг өсөлд баярлалаа. Бурхны ариун сүнсээр тэр агуу хайраа ухааруулсан эзэн минь, энэ цаг таны үнэт цусаар аврагдсан бид бүхэн үгийн тань өмнө хамт цуглан Бурхны агуу хайр нэгүслийг магтан дуулж үгнээс тань суралцж эзэн таны хамт байгаа ариун энэ сүрэг дотор биднийг нөхөрлөж байгаад баярлалаа. Энэ цагт ч эзэн та бидний донд байгаад итгэж байна. Бидний хүн тус бүрийг та ажиглаж Бурхан та инэрлийн мутраараа илүү ихээр зууран барьж орон даяар байгаа манай олон чуулган энэ дэлхийн өнцөг болон бүрт байгаа олон чуулганууд хүнд хэцүү байдал донд итгэлээ сахин сайн мэдээг тарааж байгаа бүхий л ахын дүүс эзэн та нэг бүрчлэн хамт байж туслана гэдэгт итгэж байна. Энэ ертөнц өдрөөс өдөрт хормоо болж гимнүглээр дүүрч байна. Үнэхээр хүнд хэцүү цаг үед бид амьдарч байгаа гэж бодож байна. Гэвч Бурхан та бидэнтэй хамт байгаа, та хүч чадлын мутраараа биднийг зууран барьж эзэн та өөрийн агуу нэгүсэл ба үнний үгээ тунхаглуулан олон сүнсийг эзэн тань руу удирдах авралт хүргэх өөрийн ажлыг чадамгаагаар гүйцэтгэж өгөөрэй. Өнгөрсөн 7 хоногт ч өдөр болгон бид хамтдаа цуглан үгийг тань суралцах явцад олон хүмүүс шинээр Бурхны нэгүслийг ухаарч аврагдсан гэдэгт итгэж талархаж байна. Эзэн та өршөөлийн мутраараа хамт байж өгч аврагдсан бид бүхэн үлдсэн амьдралдаа эзнийг ирэх хүртэл эзний нэгүсэл болон үгээр үргэлж биднийг сахин хамгаалж удирдах эзнийг ирэхэд суалдар дотор эзэн тантай уулзахад бидний дундаас нэг ч хүн алдагдахгүй байхад та илүү ихээр нэгүслээ буулгаж өгөөрэй. Хэрэгтэй үед нь та бидэнд үгээ өгч бидний явах ёстой замыг заан харуулдаг эзэн минь, энэ цагт ч бидэнд илчлэхийг хүссэн өөрийн үг, өөрийн ариун хүслээ бид бүхэнд илүү ихээр ухааруулж өгч бид бүхэн үлдсэн амьдралдаа Бурхны хүсэл алдрын төлөө амьдрах мэрэгүү ухаан, эр зориг, хүч чадлыг Бурхан та илүү ихээр нэмж өгөөрэй. Бидний эзэн Есүс Христийн нэрээр залбирлаа. Амен. Магтан дууны баг, магтан дууд болно.
Библийн семинарын үеэр бол шинээр оролцож байгаа хүмүүс бас олон байгаа учраас алга ташх нь бол мэдээж байж болох ч эзний өдөр бид бүхэн ер нь дандаа дахин дүрсэн аврагдсан Христэд итгэгчид цуглаж байгаа өдөр учраас магтан дууны баг, магтан дуу сайхан дууллаа гэд зүрх сэтгэл маань хөдөлсөн ч алга ташихгүй байсан ч болно. Өнгөрсөн 1-7 хоногийн хугацаанд бид нар өдөр болгон хамтдаа цуглаж Бурхны үгийг сурж сонсох явцад энэ удаач бас олон хүмүүс шинээр Бурхны нэгүслийг ухаарч аврагдсан байхаа гэж бодож байна. Одоо аврагдаад өнөөдөр анх удаа эзний өдөрт оролцож үзэж байгаа хүн бас олон байгаа бах. Би сайн танихгүй мэдэхгүй байгаач Бурхан мэдж байгаа. Шинээр оролцсон хүмүүс одооноос аврагдаад үлдсэн амьдралдаа за бас хамтдаа Бурхны нэгүслийг ухаарч аврагдсан энэ ариун хүмүүсийн сүрэг дотор бас байж нөхөрлөж эзэнд үйлчилж дуулууртай амьдрах явцад эзний эрх өдрийг хүртэл Бурхны нэгүсэл болон ерөөл хамт байх болно гэж итгэж байна. Шинээр аврагдсан хүмүүсийг харах юм бол за семинар хийж байгааг харахад ямар ч өөрийг нь дагуулж ирсэн хүн байхгүйгээр ирсэн хүн байхгүй байх гэж бодож байна. Бүгдээрээ түрүүлээд аврагдсан хүмүүс нь тийм ээ гэр бүлийн хэндээ за найз нөхөд хамаатан садан хөршүүдтэй сайн мэдээг тараахын тулд чин сэтгэлээсээ залбирч сайн мэдээ тарааж дагуулж ирж үг сонсгож тэгээд аврагтад хүргэсэн болов уу гэж бодож байна. Аврагдсны дараа ч бас одоо аврагдсан хүн ганцаараа итгэлээр амьдрч чадахгүй. Түрүүлээд аврагдсан энэ ариун хүмүүсийн сүрэг дотор хамт нөхөрлөж эзэнд үйлчилж дуулууртай байж Бурхны хүсэл ба алдрын төлөө амьдрах бахна. Ганцаараа бол аврагдахад ч хэцүү бас хинээж тусламж байхгүйгээр ганцаараа аврагдлаа гэд итгэлээр амьдрна гэдэг нь ч бас боломжгүй байгаа. Тийм учраас Бурхан аврагдсан хүмүүсийн энэ сүргээр дамжуулан сайн мэдээг тараалгадаг. Тэгээд шинээр аврагдсан хүмүүс энэ сүрэг дотор байснаар итгэлээр өсдөг бахна. Одоо хүн төрөх юм бол бас ганцаараа санамсаргүйгээр энэ дэлхий дээр төрдөггүй шүү дээ. Төрүүлж өгсөн эцэг их байгаа. Өсөх үед бас ганцаараа өсдөггүй. Аав, ээж, ах, эгч. За тэгээд авга, нагц гэл гэр бүлийнхэн нь байгаа үедээ хайр болон халамж дотор өсөж том болдог шиг аврагдсны дараах итгэлийн амьдрал бас ганцаараа явдаг амьдрал биш. Аврагдсан хүмүүсийн сүрэг дотор хамт байж нөхөрлөж эзний үгийг сурч дуулууртай байж амьдрахад бид бүхний итгэл илүү өсөж явна гэдгийг бид нар мэдэх боломжтой. Тиймээс энэ удаа шинээр аврагдаад эзний өдрөөс хамт оролцож байгаа бүхий л хүмүүст үнэхээр их баяр хүргэе. Та бүгдийг баяртайгаар огтон авч байна. Цаашдаа үг болон нөхөрлөл дотор үргэлж байж эзний гэрхтэр өдрийг хүртэл хамтдаа эзний үгэн дотор дуулууртай амьдраасай гэж хүсэж байна. Өнөөдөр шинэ аврагдсан хүмүүсийн төлөө за бас бидний бас заавал мэдэх ёстой үгийг хэлэх гэж байна. Библиэс хайж олъё. Марк 4 Марк 4-ийн 26-аас 29 хүртэл Марк 4-ийн 26-аас тэр Бурхны хаанчил нь газарт үр цацаж байгаа хүнтэй адил юм. Шүн нь унтаж, өдөр нь боссоор үр яаж урган өсөж байгааг өөрөө ч мэдгүй. Газар эхлээд өөрөөсөө үрийг соёолуулж, дараа нь түрүүг тэгээд боловсрсан тариаг бий болгодог. Харин үр боловсромогц ургац хураах цаг болсон тул тэр даруй хадуур хүргэн гэв. За энэ үртэл
Есүс маш чухал. За тэгээ сүнслэг үнний талаар хэлэхдээ зүүрлэлээр хэлсэн тохиолдлууд маш олон байгаа. Хэний ч бай хардаг, сонсдог, мэддэг зүйлсээр зүүрлүүлж Бурхны сүнслэг үнэн болон нууцыг хэлдэг байсан. Тиймээс энэ Марк 4 дээр Есүс Галил нуурын эрэг дээр олон хүмүүст хандан үгээ айлдаж байгаа. Бас олон сургаалт зүүрлэлээр дамжуулж айлдсан байна. Тэр үгэн донд сая бидний уншсан үг Бурхны хаанчил нь газарт урт цацаж байгаа хүнтэй адил юм аа. Бурхны хаанчил нь газарт урт цацаж буй хүнтэй адил. Урт цацаж байгаа байдал Бурхны хаанчлал хоёр бол хоорондоо жоохон зохицохгүй байгаа агуулга юм шиг санагдаж байгаа ч энд гарч байгаа Бурхны хаанчлал гэж байгаа үг нь Бурхан энэ дэлхийн түүхэн донд Дэважинд орох Бурхны ард түмнийг цуглуулах ажлыг хийж байгаа. Энэ дэлхий дээр амьдарч байгаа хүмүүс хэн ч бай. Бурхны дүр төрхийн дагуу бүтээгдсэн бүхий л хүмүүс энэ дэлхий дээр хэдэн 10 жил амьдардагсан жоо за дээр үед бол хэдэн зуун жил амьдардаг байсан тийм ээ. За их хугацаанд амьдардаг байсан бай. Түүнд зориг байгаа биш. Энэ дэлхий дээр энэ төр зуур амьдарч байгаа амьдрал нь мөнхийн Бурхны улсад орохын бэлтгэлээ базаах хугацаа агаах нэ. Эхийн хэвлэлд байх 10 сар энэ дэлхий дээр төрөөд хэдэн 10 жил амьдрахын бэлтгэл байдагтай адилхан. Энэ дэлхий дээрх хэдэн жилийн амьдрал нь мөнхийн ертөнцид орохын төлөх бэлтгэлийн хугацаа гэдэг нь баталгаатай. Тиймээс Бурхны хаанчил нь газарт үр цацаж байгаа хүнтэй адил юм а гэж байгаа үг нь Бурхан энэ дэлхий дээр амьдарж байгаа хүмүүсийн сүнсийг аварч Дэважинд очих ард түмнээ гүйцээж байгаа. Бурхны хаанчлал гэж байгаа үг нь хүнийг аварч Бурхны хаанчлалд оруулах ажил. Түүнийг тайлбарлаж байгаа үг байна. Хүний сүнсийг авралт хүргэж Бурхны хаанчлалд орохоор болгох энэ бол гайхалтай ажил. Гэтэл их энгийн хэний ч бай мэддэг тийм амархан сургаалт зүйрлэлээр дамжуулж хэлж байгаа. Бурхны хаанчил нь газарт үр цацаж байгаа хүнтэй адил. Газарт үр цацаж байгаа хүнтэй адил юм аа. За үр цацсны дараа үр суулгасан хүн нь за шөнө нь унтаж өдөр нь боссоор шөнө нь унтаж өдөр нь боссоор цаг хугацаа өнгөрнө гэсэн үг тийм ээ. Үр яаж урган өсөж байгааг өөрөө ч мэдэхгүй. За үр суулгалаа, үр цацлаа, тэр үр нь соёоллоо, түрүүгээ гаргалаа, боловсрлоо. Энэ үйл явдал яаж болдгийг хүн бол мэдэхгүй гэсэн үг байна. Газарт үр унаж, тэр нь соёолж, түрүү болж, боловсрсан тарай гаргах энэ үйл явдал үүнийг хэн тайлбарлах вэ? Энэ бол хүний ойлголтоор тайлбарлах аргагүй зүйл. Энэ бол Бурхны хийж байгаа ажил байна. Бурхан хийж байгаа сүнслэг ажил байна. Үрэнд амийг өгсөн нэгэнч Бурхан энэ үр сайн хурсанд сууж энэ үр цаг хугацаа урсах явцад соёолж, тариалж, үр жимсээ гаргана. За тэгээд үр боловсромогц хадуур хүрэгнэ. Тариачин хүн үрэл тарина. Ургуулдгийг нь бол хэн ч хийж чадахгүй тийм ээ. Ургуулах, за үр жимс гаргахыг Бурхны хийдэг гайхалтай ажил байна. Тэгэхээр хүний зүгээс бол яг аргагүй чинь байгалийн хууль гэж бодож байж болох ч энэ цаана Бурхны хийж байгаа ажил байна. Тиймээс Дэважинд орох ард түмэн бэлтгэгдэх нь энэ нь үр газарт цацаж байгаатай адилхан гэж хэлж байгаа хан. За гэтэл Марк 4-ийн 14 дээрээс харах юм бол тариачин үг тарж байна гэсэн байгаа. За үр газар суулгаж байна гэдэг чинь энэ дэлхийн ямар нэгэн үр тариа ургацыг хэлж байгаа юм биш, харин үгийг цацаж байна, суулгаж байна гэж хэлсэн байна. Тиймээс Есүс ч бас үгийг заасан энэ сайн мэдээг газрын хязгаар уртал тунхаг гэлгэсэн байгаа. Энэ сайн мэдээг тараах юм бол энэ нь үр газарт суулгаж байгаатай адилхан байна. Тиймээс энэ
үр суулгах сургаал зөвлөлийг олон газарт хэлсэн байгаа. Энэ үр нь Бурхны үг гэж байгаа. Үг тунхаглагдах нь тэр үр суулгаж байгаатай адилхан гэж хэлсэн байгаа. За үр бол газарт суулгагдах ёстой тийм ээ, суугдах ёстой. Тиймээс Иесусийн үгэнд зарим үр нь зам хаваар унаж хатуу газарт унаж байна. Тэгэх юм бол тэр соёолохгүй шүү дээ. За соёолохгүй байгаа учраас шувууд ирээд идчихжээ гэж байгаа. За зарим үр нь чулуурхаг газар унсан байна. За гэтэл хөрсөн баг байсан учраас соёолж байгаа мэт харагдсан ч нар гарсан чинь хорчин хатчээ гэж байгаа. Тийм тохиолдолж байдаг. За бас хогийн ургамал дунд унсан үр эхэндээ соёолж байгаа юм шиг харагдсан ч за хогийн ургамалд дарагдсанаар боомлогдож ургацаа өгсөнгүй гэж байгаа. Харин сайн хөрсөн дунсан гэдэг нь үгийг сонсоод ухаарсан нэгэн бөгөөд ургаж өсөөд 30, 60, 100 дахин их болжээ гэж байгаа. Тиймээс хүмүүсийн сэтгэл энэ талбайтай адил байх нь зарим хүний сэтгэл их хатуу агаал зам хаваарах шиг тийм талбай шиг. За үг дамжуулагдсан үгийг сонссон үг гэхдээ сэтгэлд нь ороогүй учраас Тэнгэрийн шувууд идэж байгаатай адилхан бузар сүнс тэр хүнийг авралт хүргөхгүй байх гэж сэтгэлд нь байгаа үгийг орсон үгийг булаадаг байна. Юу юунаас илүү чухал үнцэнтэй Бурхны үгийг сонссон мөртлөө жоохон байж байгаад л ингээд юучгүй идүүлдэг байна. Хэн иддэг вэ? Бузар сүнс сэтгэлд нь орсон үгийг идчихэж байгаа хан. Бузар сүнс авралт хүргөхгүй байх гэж сэтгэлд нь байгаа үгийг булаадаг гэж тайлбарлаж байгаа. Тиймээс чухал үгийг сонсоод за аврагдах боломжтой үгийг сонссон ч сэтгэл нь энэ зам хаваарах шиг талбайтай байх юм бол хатуу байх юм бол тэр хүний толгой төр байж байгаад алга болдог байна үг. Бузар сүнс тэр хүнийг авралт хүргөхгүй байх гэж сэтгэлд нь орсон тэр багахан үгийг булаачдаг. Үнэхээр залгүй явдал. Бид бүхэн сайн мэдээг тараагаад үг сонсон хүмүүс маш олон байгаа. Гэтэл тэр хүмүүс бүгдээрээ аврагдсан байсан бол үнэхээр их бахасан тийм ээ. Одоо ч гэсэндээ орон даяар улс дэлхийд даяар аврагдсан хүмүүс олон байна. Гэхдээ үг сонссон хүмүүс бүгд аврагдсан байсан бол үнэхээр их хүн байх байсан. Гэтэл үгийг сонссон ч аврагдаагүй хүмүүс маш их байна. Бузар сүнс авралт хүргөхгүй байх гэж сэтгэлд нь байсан үгийг булаадаг гэж байгаа юм. Тэгээд зарим үр нь хогийн ургамал дунд чулуурхаг газар унсан байна. Хөрс багтай. Эхэндээ соёолсон мэт харагдсан ч нар мандсан чинь үндэсгүй учир амархан хорчин хатчээ гэж байгаа. Нэг жоохон тисч байгаад авралын баталгаа байхгүй байхад үгийг нэг жоохон илүү сонссон бол нэгүсэл хайрыг мэдрэх хүртэх байсан. Гэтэл нар гарч байгаатай адилхан жоохон хэцүү байдал үүсэнгүүт тэндээс дуусгадаг байна. Аврагдах шахсан ч аврагдаагүй хүмүүс олон байгаа тийм ээ. Энэ нь чулуурхаг газар унсан үр байна. За хогийн ургамал дунд унсан үр нь жоохон ургаж байгаа юм шиг харагдсан ч тэр хогийн ургамалд боомлуулснаар ургацаа өгсөнгүү гэж байгаа. Хогийн ургамал гэж байгаа нь энэ ертөнцийн шунлыг хэлж байгаа. ертөнцийн зовнил хогийн ургамалтай адилхан бидний сэтгэл, бидний амьдралд холилдож Бурхны өгсөн үнэтэй зүйл тэр үг аврагдаж зөв итгэлээр амьдрах энэ амьдралд удирдах өгч чадлагүй үр жимс ургуулдаггүй. За тэр хүн жоохон тестдэг байна. Гэхдээ эцэст нь үр жимс ургуулдаггүй. Энэ ертөнцийн зовнил, эд баялагын хуурамч байдал, элдв зүйлд шунах хүсэл гэсэн байгаа. За сайн хурсан дунсан гэж байгаа нүгийг сонсоод хүлээн авч 30, 60, 100 дахин их үр жимс гаргана гэсэн байна. Одоо эзний хэлж байгаа зүйл нь нэг төвөгтэй хүн дагуулга байхгүй. Одоо аврагдсан хүний байр байдал
За хэдэн зүйлээр үе шаттайгаар хэлж байгаа. Тиймээс өнөөдөр хэлэх байгаа үгийн сэдэв бол авралын 3 үе шат гэж байгаа. За аврагдахад 3 үе шат байна. За түүнийг бас хэцүү эдрээтэйгээр бодож болохгүй. Энд 3 талаар гарч байгаа ах нь. За үр суулгасан. Унтаад босоод байхад энэ үр суулгасан хүн за ургаж ийн үү яаж ийн гэж газрыг ухаж хараал байвал дахиж булаал дахиж ухаал байвал болохгүй үстэй. Зүгээр л орхидог. Унтаж боссоор цаг хугацаа жоохон хэрэгтэй яхан. Түүний дараа хийдэг зүйл нь бурхан ажилдаг бахан. Үр соёолно энэ бол бурханы хийдэг ажил бахан. Түүний дараа түрүү гэж байгаа нь жоохон ургаж өсхийг гэлж байгаа. Түрүү амийн эхлэл бахан. Соёол амийн эхлэл бахан. Түрүү бол амийн өсөлт бахан. Түүний дараа боловсрсан дараа нь амийн үржимс бахан. Энэ 3 үйл явцыг хэлж байгаа. Тиймээс Библиэлд аврал гэдэг үг олон гардаг. За үгээр болохоор аврал гэж гарч байгаа ч энэ нь нэг авралыг хэлээд байгаа юм биш. Утгыг нь харах юм бол өөр утгатай үгнүүд байгаа. Тиймээс Ефес 2-ын 8 дээрээс харах юм бол та нар нэгүслийн учир итгэлээрээ аврагдсан. Энэ нь та нараас бос харин бурхнаас өгөгдсөн бэлэг бөгөөд. За өчигдрийг хүртэл бид нар сурсан тийм ээ. Тиймээс өчигдөр хартал хамгийн сүүлийн цагт аврагдаад гараа өргөөрөө гэхэд гараа өргөсөн хүмүүс олон байсан. Бүр 2 гараа хүртэл өргөцсөн хүн байсан. Гэхдээ 2 гараа өргөсөн хүн баталгаатай ухаарсан бол мэдээж аврал. Гэхдээ зүгээр өөр хүмүүс өргөөд ухаар өөрөө өргөчж байгаа нь бол болохгүй зүйл. Баталгаатай сэтгэлд байх хэрэгтэй яхан тиймээс. Тэр нэгүслийн учир итгэлээрээ бурхны нэгүсэл энэ бол Есүс загалмай дээр үхэж дахин амьснаар Есүсийн үнэтэй тэр цус урсснаар бидний гимнүгэл уучлагдсан нь бурхны нэгүсэл байна. Энэ нь та нараас бос харин бурхнаас өгөгдсөн. Та нараас бос гэж байгаа. Та нар юу хийсээр биш харин бурхнаас өгөгдсөн бэлэг гэж байгаа. Бэлгийг ямар ч үнгүүгээр өгдөг үстэй. Нэгүсэл гэж байгаа үг, бэлэг гэж байгаа үг адилхан утгатай ахна. Энэ та нараас бос, та нар сайн байсандаа бос, харин бурхнаас өгөгдсөн бэлэг. Үйлсээр чинь ирээгүй тул хэн ч өөрөөрөө сайрхаж чадахгүй. Ямар нэг юм хийж авдаг юм биш. Хийж авдаг байсан бол сайрхах зүйл байж болох байсан ч бид нар сүрхээс аргагүй гим нүгэлтэн байсан. Бурхны нэгүслийг бид хүсэхдээ Есүс Христээр дамжуулан биднийг аварсан бурхны нэгүслийг ухарахад бидэнд тусалсан. Бидэнд ухааруулсан нэгэн бол ариун сүнс байгаа. Тиймээс тэр нэгүсэлд итгэснээр аврагдсан гэж гарч байна тийм ээ. Гим нүгэл уучлагдсан, аврагдсан гэж байгаа нь адилхан утгатай. Аврагдах болно. Аврагдсан энэ нь бурхнаас өгөгдсөн бэлэг гэж байгаа. Энэ аврал бол сүнсний авралыг хэлж байна. 1-р Петр 1:8 дээр та нар түүнийг хараагүй ч түүнийг хайрладаг. Эдүгээ та нар түүнийг харахгүй байгаа ч түүнд итгэдэг. Та нар хэлхийн аргагүй алдраар дүүрэн баяр хөөрөөр ихэд баярладаг. Ингэхдээ та нар итгэлийнхээ үр дүнд сэтгэлийн авралыг олж авч байна. Сэтгэлийн аврал гэж гарч байгаа. Сэтгэлийн авралыг авах юм бол үгээр хэлхийн аргагүй алдраар дүүрэн баяр хөөрөөр ихэд баярлнаа. Аврагдах юм бол их баярладаг үстэй. Би ч бас нэг 10 хэдэн жил хичээнгүй христийн шашны амьдралаар амьдарч, теологийн сургуульд явж, библийг сурж, за бас тосгоны чуулганыг хариуцж, сайн мэдээг тарааж, үг зааж, сайн итгэж ийн гэж бодсон. Гэтэл би өөрийгөө дахин төрөөгөөг ухаарсан. Дахин төрөөгөө бол дээрээс стүрэн бурхны хандлыг үзэхгүй гэсэн. Би тэгэл өөрийгөө эргээд харахад би ерөөсөө дахин төрөөгөө санагдсан. Хиндэж хэлж чадахгүй, би өгөх юм бол тамд очино гэдгээ. Гэхдээ түүнийг мэдсэн. Гэтэл бурхны нэгүслийг чин сэтгэлээсээ хүсэж байхад 1962 оны 10 сарын 30-ны оройны 8 цагийн үед тэр сургаалын хувьд за бас мэдлэгээ толгойдоо мэдчихсэн ч Есүсийн загалмайн нэгүсэл надтай ямар хамааралтай байсныг тэр өдөр бурхан надад ухааруулсан.
толгоогоор биш одоо ол зүрхэндээ итгэсэн ухаарсан. Түүний өмнөх амьдрал дараах амьдрал шал өөрчлөгдсөн. Түүнийг ухааран гут түүний дараа өдрөөс эхлэн би теологийн сургуульд яваагүй. За теологийн сургуулийг төгсөөгүй. Тэнд сурах шаардлагагүй мэт санагдсан. Миний хүндэлж исэн пасторууд тэнд олон байсан. Гэтэл би Бурхны нэгүслийг ухаарад аврагдаад дахин төрсөн болохоор тэр хүндэлдэг пасторуудыг хартал бүгд хоёр нүртэй харагдсан. Яаж энэ үннийг заадаггүй байна шал буруу юм өөр юм заагаад авах юм аа гэж сэтгэлд тийм гомдлолч төрж исэн энч биштэй. За хин нэгэн аврагдаад инглээ тэглээ гэж юусоо ярьдаггүй зүгээр тэгэл болгоол явдаг. Бурхны тэр нэгүслийг ухаарахын өмнөх амьдрал, ухаарсны дараах амьдрал шал өөрчлөгддөг байгаа. Эхлээд авралын бат итгэл аврагдсан боловч яаж энэ сайн мэдээг тараах ёстой болоо. Түүний талаар бодож исэн ямар тааж аврагдсан хүмүүс бол бүгд аврагдсан өдөртөө байдгаа. Англид сайн мэдээг бас эрч хүчтэй тарааж байсан Чарлз Сполжен гэх хүн. Англиар зогсохгүй Европт ч бас сайн мэдээг эрч хүчтэйгээр тараасан хүн. За энэ хүний гэрчлэлийг сонсоод үзэх юм бол багасаа сүмд яваал, аав ээжигээ дагаал сүмд очдог байсан. Гэтэл нэг өдөр лав гаригийн орой цас их орчихсон. Өөрийнхөө очдог чуулгандаа очих аргагүй болсон байна. Их хэмжээний цас ороод тиймээс гэрээсээ ойрхон байгаа нэг тосгоны чуулган байсан. Жижигхэн чуулганы байртай тэнд очисон байна. Тэнд очиод хартал за тэр өдөр бас хэдхэн хүн л тэнд байсан. Пастор нүртэл ирээгүй. Гэтэл нэг залуу энэ одоо гутлын дэлгүүрийн ажилч юм уу, хослолын дэлгүүрийн ажилч юм уу, ямар тааш тиймэрхүү хувцлалттай пастор нэрээгүй учраас энэ залуу гарч ирснээ энэ дээр Исая 55-ын 22, Исая 45-ын 22 дээр гарч байгаа үгийг дэлхийн бүх хязгаараа над руу эргэж аврагдах тун гэсэн энэ Библийг уншиж өгчхөд намайг кар гэл. Ерөөсө тасралтгүй намайг кар гэд сулдсан байна. За тэгээд Сполжен тэр хүний тэр залуугийн тэр аливаа яриаг сонсоод ажиглаа харж итэл тэр залуу яагаад зөвхөн намайг хараад байгаа юм бэ? Намайг харлгүй эзнийг хар гэсэн үг штэ гэсэн байна. Тэндээс Сполжен цочордсон байна. Эзнийг хар. Би чиний төлөө үхсэн, цусаа урсгасан. Миний цус урсаж байна. Ингээд тэр сайн мэдээний талаар түр хэлэхэд Сполжен түүнийг ухаарсан байна. Тийм байна. Есүст итгэн Есүс загалмай дээр үхсэн үхөхтэй урсгасан цусыг харах тэр нүгүслийг харах ухаарах Сполжен тэр өдөр аврагдсан. Юу ч биш тэр нэг аливаа залуугийн яриаг сонсож байгаад тэр өдөр эзнийг зөвөр олж харж эзний нэгүслийг ухаарсан гэж байгаа юм. Тэгээд Сполжен маш гайхалтай сайн мэдээ тараагч болсон байна. Гэрчлэлийг нь уншаад үзэх юм бол энэ агуулга байгаа. Тиймээс дараа нь тэр чуулган дээр очиод хартал нөгөө залуутаа дахиж уулзаагүй гэж байгаа. Ямар тач энд тийм үйл явдал болсон гэд хэлснийг нь би уншсан. Америкийн бас алдартай сайн мэдээ тараагч Дейл Муди энэ бас ядуу айлд төрсөн. Багада аав нь нас орчихсан. За нас орохоос өмнө их өртөө байсан. Гэтэл мөнгө зээлдүүлэгчд нь их зовоодог байсан байна. Их ядуу байдалд байсан. Тиймээс 4-р анги хүртэл сурсан. Тэгээд багада айлын герт зарц үйлчлэгч хийгээл тэндээс нэг жоох юм олж идээд л ингэж хэцүүгээр байдлаар өссөн. Сургуульд ч сурч чадаагүй 4-р анги хүртэл сураад тэгээ сургуулиас гарсан. Гэтэл авгийнхаа герт гутлын дэлгүүрт нь ажиллаж байсан байна. Гэтэл үнэхээр хичээнгүй ажилсаг байдлыг нэгэн чуулганы сургуулийн багш
эмэгтэй багш байсан юм шиг байгаа. Хажуугаар нь өнгөрөхдөө олж харсан байна. Тэр мүүдийг харсан байна. Энэ залуу хүүхэд ямар хичээнгүй сайн ажиллаж байна. Тийм ээ, сайн мэдээ тараая гэж бодсон байгаа. Тэгээд хичээнгүй ажил хийж яхад нь ард нь сууж байгаа л ярьж исэн байгаа. Хэдэн хоног тэгэл ярьж өгсөн. Сонсон ч яриад л байсан байгаа. Тэр өдөр дээл мүүдийн аврагдсан өдөр нь ч бас тодорхой байдаг. Лидерхий бас боловсралгүй байсан учраас пастор дээр явж чад би хүүхдүүдэд сайн мэдээ тараамаар байна. Энэ чуулганы сургуулийг надад даатгаачаа гэхэд пастор нь чамд тийм эрдэм мэдлэг байхгүй чи болохгүй гэсэн. Ичнээн гойсон ч болохгүй гэсэн. Гэтэл гуйгаад байсан учраас за чи тэгвэл энэ подвол руу хүүхдүүд цуглуулад тэндээ юм заа гэсэн байна. Оо баярлаа гэд мөдий. Хүүхдүүдийг тэр подволд цуглуулад Библи заасан байна. Ямар олон хүүхдүүд цугларсан гэж. Энэ бол дээлмүүдийн сайн мэдээний эхлэл байсан байна. Тэр теологийн сургуульд сураагүй, боловсрал эзэмшээгүй учраас эцсийн хүртэл пастор гэсэн нэрчил авч чадаагүй. Мүүдийн багш гэсэн нэрээр л дуусгасан. Гэсэн ч Америкийн түүхэнд дээл мүүдийн шиг олон хүмүүсийн сүнсийг авралт хүргэж удирдсан хүн байхгүй. Мүүдий гайхалтай хүн байсан. Бурхан түүнийг хэрэгэлсэн. Түүгээр зогсохгүй сайн мэдээг хүчтэй тарааж ирсэн хүмүүсийн талаар сонсоод үзэх юм бол баталгаатай дахин дүрсэн туршлага удаа байдаг гэн бүгдд нь. Тэр өдөр нь чухал биш. Тэр өдөр байдаг бахан. Тиймээс Колосой 1:6-аас харах юм бол энэ сайн мэдээ та нарт ирвэл та нар сонсоод үннээр ухаарсан тэр өдрөөс чинь нэхлэн. Үнэхээр Бурхны нэгүслийг ухаарсан тэр өдөр байдаг бахан. Баярт өдөр миний гэмиг угаасан юм. Магтан дуу байдаг үстэй. Happy day when Jesus washed my sins away. Миний гэмиг угаасан юм аа. Тэр өдрөө мэдгүйсэн ч болно. За мартцсан байж ч болно. Гэхдээ тэр өдөр бол байдаг байна. Хизээ аврагдснаа мэдгүй байгаа л нэг хамаагүй явж явах биш баталгаатай байдаг байна. Энэ одоо аврагдсан хүмүүсийн хувьд баттай итгэл байгаа бол яг л үр тэр сэтгэлд орж соёолсон хэрэг байна. Энэ бол үр тарсан хүн тарсанд л болохоос биш ургуулж чадахгүй шүү дээ. За ургуулдагсан ч үр жимс гаргадагсан ч энэ бол Бурхны хийдэг ажил байна. Түүнтэй адилхан сайн мэдээг тарааж байгаа хүн сайн мэдээг тараалаа. Гэтэл тэр хүний сэтгэлийн байдлуудаас хамааран үнэхээр чин сэтгэлээсээ аврагдахыг хүсэж байгаа хүний зүрхийг эзэн нээж үгийг ухааруулдаг байна. Илж Паул сайн мэдээг тарааж байх үед эзэн тэр эмэгтэй зүрхийг нээснээр Паулын ярьж буй зүйлсийг анхааруулжээ гэсэн үг байгаа. Эзэн энэ зүйлийг хийж байгаахан. За соёолуулах. Соёолно гэдэг нь амийн эхлэл бахан. Сайн мэдээг сонсоод тэр үр сэтгэлд нь сууснаар соёолж байгаа. Амиар эхэлж байгаахан. Энэ оюу санамж дотор эргэлдэж байгаа алга болдог юм биш. Тэр сонсон үг гэм нүгэл алдаа зөрчлөөсөө болж өгсөн байсан сүнсийг амьлуулсан. Иохан 5:24-өөс харах юм бол өхөксөд Бурхны хүүгийн дууг сонсох цаг ирж байгаа бөгөөд одоо ирчгээд байна. Сонсох нь амьлах болно гэсэн. Сайн мэдээг сонсоод өгсөн хүмүүс амьлах нь байна. Энэ бол соёолж байгаа хэрэг, амийн эхлэл байна. Бурхан хийдэг. Тиймээс аврагцсан гэж байгаа үг байна. Филиппо 2:12-ээс харах юм бол та нар үргэлж дуулууртай байсныхаа адил зөвхөн намайг байхдаж биш харин идүүгээ байхгүй байхад минь бүр илүүгээр өөрсдийн авралыг айдас ба чичирлэлээр гүйцээ гэсэн үг байгаа. Тиймээс хүмүүс гайхдаг. Би аврагцсан шүү дээ. Гэтэл юун айдас ба чичирлэлээр аврал гүйцээх вэ? Бас гүйцээх хэрэгтэй юм биш үү гэд. Тиймээс эндээс одоо бидлан үүсдэг тэр мэдхгүй дээ гэж байгаах нь адилхан аврал
гэсэн үг байгаа ч утга нь өөр. Эхлээд аврагдсан гэж байгаа нэгүслийн улмаас Бурхны нэгүслийг ухаарч итгэснээр аврагдсан. Бурхны нэгүслэр үнгүүгээр авсан зүйл байна. Айдас ба чичирлэр авралаа гүйцээ гэж байгаа үг нь тэр сүнсний авралыг авсан хүмүүст хэлж байгаа үг. Итгэлийн үр дүнд сүнсний авралыг авсан хүнд 1-р Петр 1:9 дээр гарч байгаа үг шиг аврагдсан хүнд өөрсдийн авралыг айдас ба чичирлэр гүйцээ гэж байгаа үг нь сүнсний авралыг хэлж байгаа юм биш. Сүнсний авралыг айдас чичирлэр гүйцээдэг юм биш. Бурхны нэгүслийг ухаарахад нэгэн зэрэг орж ирдэг, авдаг бахан. Авралыг гүйцээ гэж байгаа үг нь сүнсний авралыг авсан хүн аврагдсан хүн шиг зөв амьдр гэсэн утгатай үг бахан. Мөнгөө зөв хэрэглээрэй гэлээ. Энэ үг нь мөнгөтэй хүнд хэлж байгаа үггүй, мөнгөгүй хүнд хэлж байгаа үг. Мөнгөтэй хүнд мөнгөө зөв хэрэглээрэй гэж хэлнэ үстэй, хамаагүй битээ хэрэглээрэй гэж. Мөнгөгүй хүнд мөнгөө сайн хэрэглээрэй гэж хэлээд байх шаардлагагүй штэ, байхгүй юм чинь. Түүнтэй адилхан аврагдсан хүнд сэтгэл болон амьдралд нь Бурхан аварч өгсөн гэдгийг амьдралдаа биелүүлэх бахан. Аврагдсан хүн шиг амьдрэх гэсэн үг бахан. Там руу явчихъя гэд айж чичрэх биш, аврагдсан ч одоохондоо өөрчлөгдөг байгаа хуучин зан чанар байгаа учраас түүнээсээ болж дуулуургүй байж болно, гим нүгэл хийж болно аврагдсан хүнч. Тэм учраас том асуудал үүсэн сахилгажуулалт байгаа. Дахин дурсан хүнд сүрэл байхгүй ч сахилгажуулалт байгаа. Сахилгажуулалт янз бүрийн дүр төрхөөр илэрдэг байна. Бусдын мөнгийг зайлуулсан бол хэд дахин ихээр хохирно. За бусдыг хохироосон бол бусдад хор учруулсан бол оюун санааны хувьд, эд материалын хувьд, махбодын хувьд ч сахилгажуулалт байдаг байна. Бүр хүнд тохиолдолд бол өхүүлдэг энэ махан биеийг нь. Тиймээс сахилгажуулалтаар өгсөн хүнч байдаг. 1-р Коринт 5:5 дээрээс харах юм бол махбодыг нь сүрүүлэхийн тулд тийм хүнийг сатан тушаая гэж шийдэв. Махбодыг нь сүрүүлнэ гэсэн байна. Тиймээс аврагдсан хүн гим нүгэл хийдэг ч юм уу, за гим нүгэлдээ гимшихгүй бол сахилгажуулдаг. Тэгээд болохгүй бол Бурхан амийн авдаг байна. Гэхдээ баталгаатай аврагдсан хүнд сахилгажуулалт байх ч сүрэл байхгүй, тийм ээ. Ямар тач энэ авралыг гүйцээ гэж байгаа нь сүнсний авралыг хэлж байгаа юм биш. Сүнсний авралыг авсан хүний амьдрал болон сэтгэлд аврагдсан хүн шиг зөв амьдрал гэдгийг хэлж байгаа үг байна. Тиймээс эхлээд соёолдог амийн эхлэл, түүний дараа түрүү амийн өсөлт байх нь. За соёолчхоо тэр нь түрүү болж ургадаг байна. Итгэлийн өсөлтийн үйл явц байх нь. Түүний дараа боловсрсан тариа гэсэн байгаа. Үр тариа энэ бол болчихсон. Одоо болчих юм бол яах вэ? Хадуур хөргөж ургац хураана үсттэй. Энд 3 үйл явц байгаа. Соёо, түрүү, тэгээд боловсрсан тариа. Аврагдсны дараа сүнсний аврал 2 дахь авралыг бодолд буюу зан төлөвийн аврал байна. Зан чанар, зан төлөв багаагаар өөрчлөгдөж, амьдрал Бурхны үгэнд дуулууртай байж, аврагдсан хүн шиг өөрчлөлттэй явах тэр үйл явц гарцаагүй байх ёстой хон тэр. Өсөгч хүү, за тэгээ шууд том болчдөг хүн гэж байхгүй үстэй. Есүс ч бас өсөж байсан үйл явцтай байсан. Лука 9:52 дээрээс харах юм бол Есүсийн мэрэгэн ухаан биха өссөөр байсан агаад Бурхны хийгээд хүмүүсийн тааллыг олжээ. Тийм үг байгаа. Есүсийн махбодыг хэлж дээ тийм ээ. Мэрэгэн ухаан ба биха өссөөр байсан агаад Бурхны хийгээд хүмүүсийн тааллыг олжээ. За Есүс ч бас өсч байсан үйл явцтай. Балчир Есүсээр төрж 30 жил
тэр хончин Йосепийн хүүгээр амьдарсан шүү дээ. Мужаан Йосепийн хүүгээр өсөх үйл явц байна. Энэ бол Есүсийн өсөж байгаа үйл явц нь Махбодын өсөлтийг нь хэлж байгаа. За бидний хувьд бол сүнсний аврал энэ амьдралд ганцхан байдаг, нэг мөчтөл болдог. Тиймээс аврагдсан гэж хэлж байгаа. Тиймээс нэгүслийн учир итгэлээрээ аврагдсан. Эфес 2:8 дээр итгэлээрээ аврагдсан гэж байна. Энэ бол өнгөрсөн цаг дээр байна. Аль хэдийнэ болцсон зүйл. Бурхны бэлэг гэсэн. Энэ бол сүнсний аврал байх нь Бурхны нэгүсэлд итгэснээр л болдог. Түүний дараа хоёр дахь нь түрүү гэж байгаа нь итгэлийн өсөлтийн үйл явцыг хэлж байгаа. Тиймээс сая хэлсэнчлэн Филиппой 2:12 дээр өөрсдийн авралыг айдас ба чичирлэр гүйцээ там руу явчихъя гэж айж чичрэх биш. Нэг удаа аврагдсан хүн бол мөнхөд сүрэхгүй. Юунаас харин айж чичрэх вэ? Бурхны үгэнд би дуулууртаа явж гин үгүй юу? Дуулуургүй явбал гарцаагүй сахилгажуулалт байгаа. За аав ээж нь мундаг хүн бол хүүхдээ юу ч хийсэн зүнд нь орхихгүй шүү дээ. Тэр хүүхдтэй аав ээжигээ мундаг хүн болгож өсгөхийн тулд хатуу хандна. Үгэнд орохгүй байвал ташуурдна. Сургаалт үгс дээрээс харах юм бол хүүгээ саваанаасаа хэлтрүүлэгч нь түүнийг үзэн ядагч юм аа. Үр хүүхдээ хайрладаг нь хүүгээ хичээнгүй сахилгажуулагч нь түүнийг хайрлагч юм аа гэсэн. Бурхан өөрийн хүүхдийг үнэхээр их хайрладаг учраас буруу юм хийвэл зүнд нь орхидоггүй ахна. Хайртай хүүхдээ хичээнгүй сахилгажуулдаг. Түүнийг мэдэх юм бол сахилгажуулалт аймаар юм байна гэд хамаагүй амьдрахгүй. Баталгаатай аврагдуулсан нэг нь ариун сүнс байгаа. Сайн мэдээг тарааж байгаа нь хүний хийж байгаа ажил боловч түүнийг ухааруулдаг нь Бурхны хийдэг ажил. Тиймээс 1-р Коринт 2:12 дээрээс харах юм бол ариун сүнс Бурхны тэр нэгүслийг бидэнд мэдүүлсэн гэдгийг хэлж байгаа. Бурхны нэгүсэл үгийг сонсон түүнийг ухааруулдаг нь ариун сүнс бахна. Ариун сүнс тэр үгийг нэгүслийг бидэнд ухаарахад тусалдаг. Тэгээд тэр хүн сэтгэл нь өөрчлөгддөг. Амьдралд нь өөрчлөлт гардаг. Үүнийг өсөж байгаа гэж хэлж байгаа. Тиймээс гарцаагүй өсдөг үйл явц байдаг байна. Тэгээд Филиппой 2:13 дээрээс харвал учир нь өөрийн сайн тааллын дагуу та нарын хүсэх ба үйлдэхийн аль алинд нь Бурхан өөрөө та нарын дотор ажилладаг юм а гэсэн. Аврагдсан хүний дотор ариун сүнс байгаа. Бага гэдгийг мэдэхгүй байсан ч байгаа. Хүн төрх юм бол зүрх байдаг, элэг байдаг, за бөөр байдаг, ходоод байдаг. Янз бүрийн эрхтэн байдаг шүү дээ. Гэтэл хүүхэд түүнийгээ мэдхгүй байгаа гэдгийг мэдэхгүй байсан ч байгаа. Өсөөд явхдаа миний дотор элэг байд юм байна, бөөр байд юм байна, зүрх байд юм байна. Ходоод байд юм байна, бүх юм байд юм байна гэд биеийн бүтцийн талаар сурна үедээ түн шиг аврагчны дараа Библийг сурахад ариун сүнс миний дотор байгаа штэ нэрээ. Аврагдаад ариун сүнс байгааг мэддэггүй. Ахын дуу байгаа. Ариун сүнс хамт байна. Халелуя надтай хамт байна. Нарийн замаар тулан явж ямагт баяртай байх нь. Эзний сүнс надтай хамт байдгийг. Аврагдсан гэж байгаа үг нь тэр ариун сүнсийг хамт авсан л гэсэн үг. Гэтэл би мэдэхгүй байсан ч байгаа. Библийг сурахдаа миний дотор ариун сүнс байгаа юм байна штэ гэд таньж мэддэг байх нь. Удахгүй бас бид нар дэлгэрэнгүй сонсно. Тиймээс Бурхны нэгүслийг ухаарч би Бурхны хүүхдээр төрсэн үйл явц бол миний амьдралд бидний амьдралд нэг л байдаг. Зарим хүн залбирахдаа Бурхан минь энэ удаа намайг дахин нэг төрүүлээд өгөөч. Дахин дүрхийг дахин төрөөд авахыг хэлээд байгаа гэж бодоод байдаг. Бидний махбодоос нэг л удаа төрсөн. Нэг удаа төрөх юм бол өсөх үйл явц байгаа. Зарим хүн яг хэвийн өсөөд явдаг бол зарим хүн нь сайн өсдөггүй юм байгаа. Өвчлөлтсөн байдаг.
Тэгэх юм бол оюун санааны хувьд махбодын хувьд ч бас зөвөр эрүүл өсөж чадахгүй үйл явц нөхцөл байдалд ордог байна. За бид бүхэн аврагдах үед аврагдаад миний дотор Бурхны хүүхдээр дахин төрсөн бахна. Нэг л удаа бахна Бурхны хүүхдээр. Тэгээд Филиппои 2-ын 12 дээр өөртөө авралыг айцваа чичирлэр гүйцээ гэсэн. Магадгүй аврагдсан ч гэсэндээ би Бурхны үгэнд дуулуургүй байгаад байгаа юм шүү дээ. Махбодод агаад амьдрах үе буруу ойлгох үегээд айж имэх ёстойхон там руу явчих үе гэж айх биш бахна. Айдас ба чичирлэр өөртөө авралыг гүйцээ гэж байгаа үг нь аврагдсан хүмүүсийн бодол сэтгэлд аврагдсан хүн шиг амьдр гэсэн утгатай ахна. Энэ бол насан туршдаа бүх амьдралынхаа турш гүйцээж биелүүлэх зүйл ахна. Тэгээд аажмаар зан төлөв өөрчлөгддөг бахан багаагаар. Галат 4:19 дээрээс харах юм бол Христ та нарын дотор дүрээ олтол би төрөх зовлонг дахин эдэлж байна. Илч Паул энэ Галатийн нутагт очиж сайн мэдээг тараахад тентхийн хүмүүс аврагдсан. За тэднийг аврал түргэх гэж маш их хичээ зүтгэсэн төрөх зовлон эдэлсэн гэж яагаад сүүлийн үед ч бас нэг хүнийг аврал түргий гэвэл ямар хэцүү байна. Сайн мэдээг тараах ажил амар биш. Сургаал заахтаж гэсэндээ нэг хүн аврагдах ёстой болохоор сэтгэлдээ ямар их өөрийгөө хүчилсэн, өөрийгөө барьсан халуун сэтгэлтэй байдаг бол зөвлөгөө гэж байгаа пасторуудын хувьд ч бас нөгөө хүн нэг хатуу сэтгэлтэй байгаа л ухаардаггүй хэцүү байдаг. Тэгээд нэг хүн ухаарлаа ойлголоод гэх юм бол энэ төрөх зовлон эдэлж байгаа юм болдог байна. Илч Паул сайн мэдээг тараахтаа төрөх зовлон эдэлсэн. За тэр сайн мэдээ тараасан хүний дотор Христ дүрээ олтол дахин төрөх зовлон эдэлж байна гэсэн байгаа. Галат 4:19 дээр дахин төрөх зовлон эдэлж байна. За ээж нь хүүхдээ төрүүлэх гэж зовдөг. Бас эрүүл саруул өсгөж бойжуулах гэж ямар их зовдөг үлээ. Итгэлийн хувьд ч бас адилхан бахан. Тиймээс итгэл өсдөг үйл явц байгаа. 2 дугаар Тесалоник номноос тур харъя. За уг нь зүгээр хэлж болно. Библиэс унших нь илүү дээр гэж бодож байна. 2 дугаар Тесалоник 2 дугаар Тесалоник 1:3. 2 дугаар Тесалоник 1:3 хамт уншия. Ах トゥ нараа бид үргэлж та нарын төлөө Бурханд талархах ёстой. Та нарын итгэл үлэмж өсөж танаахны хүн бүрийн бие бие гэсэн хайр нэмэгцээр байгаа тул инхэнч зүйтэй юм. Илж Паул Бурханд талархах ёстой гэж хэлж байна. Тесалоник чуулганы итгэгчид энэ Тесалоник чуулган бол үнэхээр үлгэр жишээ чуулган байсан. Тэм учраас тэдэнд талархах ёстой гэж хэлээд та нарын итгэл үлэмж өсөж танаахны хүн бүрийн бие бие гэсэн хайр нэмэгцээр байвал аврагдаад зогсохгүй аврагсны дараах итгэлийн амьдралын өсөлтийг харах юм бол Бурханд талархна гэж байгаа юм. Төрүүлэх үед баярладаг. Бас эрүүл өсөж байгааг нь харах юм бол бүх гэр бүлээрээ баярладаг биш гэж үү? Сайн мэдээ дараагаад хүний сүнс аврагдах юм бол баярладаг. Баяртөдөр миний гэмээ гугаас юм тийм ээ. Баяртай гоц. Тэгээд аврагдсан хүн Бурхны үгийг сонсож зөөр өсөхөд баяртай байдаг бахан. За нэг айлт хүүхэд төрлөөд гэх юм бол тэр хүүхэд мүлгэж байгаа 100 өдөр болцоод байхад жил болцоод байхад нэг ой хурчээд байхад ерөөсөө зүгээр байгаа л байла. Тэгэл баярлах уу гэр бүлийнхэн нь их санаа зовно эцтэй. Энд чинь ингэж хэвтэж байгаа өнгөж босмоор юм аа, мүлхмөр юм аа. Тэгж жагаад юм түшээдэж болтгоо босоод нэг алхамч болтгоо алхмаар юм да. Тэгэх юм бол яг бүх гэр бүлийнхэн алгадашаал баяр үргээл манай хүүхэд алхаж гин хөлд орж гин гэж баярлна үсттэй. Гэтэл яг төрсөн үе шиг л хэвэндээ байгаа давил яах вэ? Энэ бол маш том зүйл болно үстэй. Өсөх ёстой. Тиймээс Илч Паул Тесалоник чуулганы итгэгчид аврагдсныхаа дараа итгэл нь өсөж байгааг хараад
бас ахын дүүс итгэгчид нэг нэгнээ хайрлаж байгаа дүр төрхийг хараад баярлсан гэж байгаа. Нэгдүгээр Петр 2-оос бас харцгаая. Нэгдүгээр Петр 2 2-ын 2. Нэгдүгээр Петр 2-ын 2. Нэгдүгээр Петр 2-ын 2 хамт уншия. Үгийн цэвэр сүг нялх хүүхдүүд адил хүсн тэмүүл. Ингэснээр та нар авралт өсөх юм аа. Үгийн цэвэр сүг нялх хүүхдүүд адил хүсн тэмүүл. За нялх хүүхдүүд. Нялх хүүхэд юу хаах вэ? Тамхи хаах вэ? Нялх хүүхэд сүгэ хайна. Нялх хүүхдийн сүтэй адил төрч болов мартмааргүй байна. За нялх хүүхэд бол өөр юм бодохгүй, ээжийнхээ сүгэл бодно. Нялх хүүхэдтэй адил тэр үгийн цэвэр сүг хүсн тэмүүл. Аврагдсан хүн одоо бол дөнгөж нэраа хүүхэд охин сүнслэг байдлаар. За нялх хүүхэд яах вэ? Сүгэ уух ёстой, сүнслэг. За тэр цэвэр үг түүнийг идэх ёстой охин. Бурхны үгийг байнга сонсож, уншиж, сонсож, дуулууртай байж. Үг бол сүнслэг, тэгээ цэвэр сүү ахна. Бурхны үгийг байнга сурж байгаа нь бид сүүгээ угаад багаагаар өсөж байгаатай адилхан. Авралт хүртлээ өсөх юм аа гэсэн бас өсдөг аврал гэж байгаа. Дахин төрөх үед тэр бол нэг л удаагаар болсон зүйл. Харин өсдөг нь насан туршдаа өсөөд явах зүйл ахна. Христийн Христ дүрийн олтол та нарын дотор төрөх зовлон гэдэлнэ багаагаар өсөхийг хэлж байгаа. 1-р Коринт 3:6-7 гарах юм бол Илж Паул хэлсэн би тарьсан Апол усалсан харин Бурхан урхуулсан. Илж Паул Коринтод сайн мэдээг дараагаад Коринтын хүмүүс аврагдсан. Түүний дараа сайн мэдээ одоо тараагдсан хүмүүст итгэлээр амьдруулахын тулд Аполлыг явуулсан байна. Ургамал логоог усалж иж сайн урган тийм ээ. Апол усалсан. За ургуулсан нь Бурхан гэж байгаа. За тиймээс таригч услагч нь юу ч биш, харин ургуулдаг Бурхан нь чухал. Тиймээс энэ бол юр бусын зүйл байна. Нэг хүний сүнс аврагдаж байгаа нь түүнийг тайлбарлах аргатай болов. Тайлбарлагдахгүй зүйл байна дээр бол. Ухаарсан хүн л түүнийг мэднэ. Түүний дараа аврагдсан гэж байгаа хүн итгэл нь өсөхөд Бурханд тусалдаг. Энэ ч гэсэндээ Бурханы хийж байгаа ажил аажмаар өсөхөд цаг хугацаа хэрэгтэй тийм ээ. Үнэхээр Бурханы сүнслэг ажил байх нэ тэр нь. Аврагдаад жил өнгөрлөө, 2 жил өнгөрлөө, 5 жил өнгөрлөө тэгчээд байхад хэдэн 10 жил өнгөрчөөд байхад ерөөсөө өөрчлөгдөөгүй байж ах нь тэр бол их хачин зүйл. Аврагдаагүй юм уу? Аль эсвэл өвчин тусдсан юм уу? Тийм ээ. Аврагдсан хүн өсөх хэрэгтэй биш гэж үү? Бөөр сууртай Христэд итгэж хүн шиг үг яриа үйлдэл аврагдсан хүн шиг байж бөөр сууртай амьдрахад Бурхан ямар их баярлах бол. Тиймээс ургуулдаг Бурхан нь чухлаа гэсэн байна. Энэ бол Бурханы сүнслэг ажил байна. Сайн мэдээг тараалгаж аврагдсан хүмүүс цаг хугацаа өнгөрөх юм бол өөрчлөгддөг байна. Шал өөр болдог. Арх уужсэн хүн тэр дараа л гарчдаг. Зарим хүн аврагчаад тамхиа шууд хугалж хаяал галтайн цог шууд хогийн савнд аваач гээл тэгдэг. Зарим хүн нь гарах гэж зовж яхад зарим Христэд итгэжтэйг харахад ерөөсөө нэг өдрөө өглөөл шууд амархан аячдаг. Аврагдсан хүн
дахин дурсан зохистой бишээ үүнийг аваад явах юм уу гэхтэл өөрчлөгддөг бахан. Тиймээс өөрчлөгдөх нь Бурхны хийж байгаа ажил бахан. Бурхны үгэнд дуулууртай байж Бурхны хүсэл ба алдрын төлөө амьдрах. Түүний дараа боловсрсан тариа гэсэн тийм ээ. Соёолж, төрөө ургаж тэгээд боловсрсан тариа. Тэгээд боловсрмогц хадуур хүрэгнэ. Бурхан аваад хураагаад явна гэсэн үг. Аврагсны дараах итгэлийн амьдрал бол энэ дэлхий дээрх хийж амжаагүй ажиллагаа амжуулахын төлөө хичээ зүтгэдэг амьдрал биш. Харин Бурханы өмнө хурж очихын тулд зохистой үр жимс болох ёстой охин. Боловсрсан тариа. Филиппой 3-аас харцгаая. Филиппой 3. Гурвын 20. За Филиппой 3-ын 20. Филиппой 3-ын 20. 21-ийг хамт уншийе. Харин бидний иргэний харьяалал Тэнгэрт байгаа бөгөөд тэндээс ирэх аврагч эзэн Есүс Христийг бид тэсэж ядан хүлээж байна. Тэр бүх юмсыг өөртөө захируулж чадах хүчээрээ дорд биеийг маань өөрийнхөө цог жавхланд биетэй адил болгон өөрчилнө. Энд харин бидний иргэний харьяалал Тэнгэрт байгаа. Өөрөөр хэлбэл аврагдсан хүн бол Тэнгэрийн улсын харьяалалтай хэн. Бидний иргэний харьяалал Тэнгэрт байгаа. Бидний махан бие төрөх юм бол энэ төрсэн улсынхаа иргэншилтэй болдог. Энэ Солонгос бол миний эх орон гэл иргэншилтэй харьяалалтай болдог тийм ээ. За өөрийнхөө улсын иргэнийг улсаас нь хамгаалдаг үстэй гадаадад байхад нь хүртэл Солонгосын иргэн гэх юм бол засгийн газраас хэцүү асуудалд орсон үед нь хамгаалдаг, арга хэмжээ авдаг. За махбодын талаас бидэнд тийм их орон гэж юм байна. Бидний иргэний харьяалал Солонгос. За аврагдах юм бол бидний иргэний харьяалал Тэнгэрт байгаа болж байна. Тэгэх юм бол давхар иргэний харьяалалтай болж байгааз. Виз нь гарсан уу? Онгоцон суугаад явахгүй зүгээр явна. Тиймээс их сонирхолтой. Бидний иргэний харьяалал Тэнгэрт байгаа. Тэндээс ирэх аврагч эзэн Есүс Христийг бид тэсэж ядан хүлээдэг. Бид эзнийг ирэхийг тэр улс руу аваад явахын тулд эзэн ирнэ. Тэсэн ядаж хүлээдэг гэсэн энэ талаар удахгүй хэлнэ. За угсан хүн амьлаад амьд байгаа хүн нь өөрчлөгдөөд өргөгдөн. Тиймээс бидний тун удахгүй бас хожим авах аврал гэж байгаа. За сүнсний аврал, зан чанар ба амьдралын аврал, зан төлөв өөрчлөгдөж, амьдрал өөрчлөгдөх гэж байгаа. Түүний дараа бидний махан бие өөрчлөгдөх тэр аврал байгаа хан. Тэр бүх юмсыг өөртөө захируулж чадах хүчээрээ. Бурхан бүх юмсыг үгээрээ захирдаг үстэй. Үгээрээ сансар окторгыг захирдаг. Тэр хүчээрээ дорд биеийг маань өөрийнхөө цог жавхланд биетэй адил болгон өөрчилнө. Эзэн ирэхэд эзэнтэй адил сүнслэг бие болгож, цог жавхлантай бие болгож өөрчлөх нь байна. Энэ биеэр өргөгдөхгүй тийм ээ. Цог жавхлантай биетэй. Тэнгэр элчээс илүү үтсгэлэнтэй биеэр энэ бол баталгаатай. Тиймээс бид тэр улсад орох нь байна. Өөрчлөнө гэсэн байна. Энэ бол бидний хамгийн том найдвар байгаа. Еврей номноос бас харцгаая. Еврей 9. Еврей 9-ийн 28. Еврей 9-ийн Еврей 9-ийн 28 хамт уншия. Христ мөн олны нүглийг үүрхийн тулд нэг удаа өргөгдсөн бөгөөд хоёр дахь үзэгдэхдээ нүглийг үүрхийн тулд бос харин өөрийг нь тэсэн ядан хүлээхстийг аврахын тулд ирнэ.
Христ мөн олонний нүглийг үүрхийн тулд нэг удаа өргөгдсөн. За Есүс олонний нүглийг үүрч аврахын тулд нэг удаа залилтын тахил болж өргөгдсөн тийм ээ. Загалмай дээр үхсэн. Тэгээ 3 хоногийн дараа дахин амилсан. Аврахын тулд ирнэ гэж байгаа. Энэ аврал нь ямар аврал вэ гэвэл цог жавхланд биетэй болгож биднийг өөрчилж Бурхны улсад аваачих тэр аврал байна. Тэр авралын төлөө ирнэ. Тиймээс аврал 3 удаа багц. Эхлээд Бурхны нэгүслийг ухаарахад сүнсний аврал. Түүний дараа Бурхны үг болон тэр Бурхны нэгүсэл ба үгээр өөрчлөгдөх зан төлөвийн аврал, зан чанарын аврал, зан чанар өөрчлөгдөж аврагдсан хүн шиг амьдрах амьдралын аврал. Энэ авралыг гүйцээ гэж хэлж байгаа. Өөр ялгаатай байх нь тэгж байгаад аврахын тулд ирнэ гэж байгаа нь тэр улсад орох авралыг хэлж байгаа. Энэ биеийг цог жавхланд биетэй адил болгож өөрчилж тэр улс руу аваачна. Нүглийг үүрхийн тулд бас харин өөрийг нь тесэн ядан хүлээхстийг аврахын тулд ирнэ. Бидний сүнсийг аварсан эзэн Бурхны баруун талд заларж байгаад дахиад энэ дэлхий дээр сүлд нь ирж биднийг энэ махан биеийг маань цог жавхланд биетэй болгож өөрчлөөд тэр суалдарт оруулах нь байна. Энэ нь сүүлчийн авах аврал байна. Аврахын тулд ирнэ гэсэн. Нүглийг үүрхийн тулд бас харин өөрийг нь тесэн ядан хүлээхстийг эзнийг эрхийг чин сэтгэлээсээ хүлээж байгаа хүмүүс хэн бэ? Аврагдсан хүмүүс. Аврагдаагүй хүмүүс бол эзний ирэх өдөр шүүлтийн өдөр. Тиймээс аврагдаагүй хүний хувьд эзний өдөр ирэхгүй байгаасаа гэж хүснэ. Гэхдээ ирнэ. Аврагдах юм бол тэр хэвийг кальсийг нь шатааж, үр тариаг нь агуулгад хадгална. Үр хальсыг нь галтаа тамд хаян нэгсэн байгаа. Тиймээс нүглийг үүрхийн тулд бус харин өөрийг нь тесэн ядан хүлээхстийг аврахын тулд ирнэ. Энэ бол эзний дахин ирэлтийн үе бахна. Тиймээс эхлээд бид нар бодлохгүй тулд ялгаж ойлгох хэрэгтэй. Нэгдүгээрт Бурхны нэгүслийг ухаарад итгэж аврагдсан сүнсний аврал энэ амьдралд нэг л байх. Бурхны нэгүслэр түүний дараа хоёрдугаарт нь аврагдах юм бол итгэлийн өсөлт байх хэвээр. Энэ зан чанар өөрчлөгдөж, амьдрал өөрчлөгдөж, дуулууртаа явах амьдрал, баг багаар аж мажмаар өөрчлөгдөд явах. Матай 5:48 дээрээс харах юм бол Тэнгэрлэг эцэг чинь төгс байдаг шиг та нар мөн төгс бай. Аврагдсан хүн яаж төгс бурхан шиг төгс байх вэ? Чадхал уу? Аав нь мундаг байхад хүүдээ чи аавынхаа талыг нь л дуурайвал болоо гэх үү? Аав нь мундаг бол хүүгээ ч гэсэндээ адилхан болоосоо гэж хүснэ. Бурхан бол ариун нэгэн байна. Бүрэн ариун нэгэн. Ариун нэгэн учраас Тэнгэрлэг эцэг чинь төгс байдаг шиг та нар бас төгс бай. Аажмаар бид нар төгсрөх ёстой байна. Энэ итгэл өсөж байгаа үйл явц юм аа. Бурхан чанарыг хуваалцагч болох гэж байгаа. Бурхантай адилхан чанартай болж аажмаар өөрчлөгдөх, Бурханыг дуурайх. Еврей за дараа нь 1-р Петр 1-ээс харъя. 1-р Петр 1 1-р Петр 1-ийн 1:13 эхлээд уншийе. Тиймээс та нар оюун санаагаа бэлтгэн саруул ухаантай бай. Есүс Христийн илчлэл дээр та нарт өгөгдөх нэгүсэлд найдвараа бүрэн тавь. Есүс Христийн илчлэл дээр дахин ирэлтийг хэлж байгаа. Та нарт өгөгдөх нэгүсэлд найдвараа бүрэн тавь. Эзэн дахин ирэхэд авах нэгүсэл байгаа. Тэр нь юу бол? Аврагсны дараа бид яаж амьдарсан бэ? Түүний улмаас эзэн ирж тэр Бурхны суу алдарт оролцох. Эзний өмнө очиход авах нэгүсэл бас байгаа. Эзэнтэй адилхан цог жавхланд биетэй адил болж өөрчлөгдөнө. За яг адилхан аврагдсан боловч эзэн ирэхэд итгэл нь хэвийн өсөлттэй байсан уу? Бурхны үгэнд дуулууртай амьдарсан уугүй юу гэдэг нь эзэн ирэхэд ил болох үед эзэн ирэхэд хүртэх нэгүсэлч бас ялгаа үүснэ. Тиймээс найдвараа бүрэн тавь гэсэн байгаа. Тэр нэгүсэл
авчрах нэгүсэлд найдвараа бүрэн тавь. 14 15-ыг хамт уншийе. Харин дуулууртай хүүхдүүдийнхээ хувьд та нар юу ч мэдэхгүй байсан урд цагийнхаа хүсэл тачаалд өөрсдийгөө бүү нийцүүл. Та нарыг дуудсан ариун нэгний адил өөрсдийн бүхэл зам байдалтаа бас ариун байгтун. 16 дээр яагаад гэвэл би ариун учраас та нар ариун байгтун гэж бичигдсэн юм аа. Юу гэж хэлж байгаа вэ гэвэл дуулууртай хүүхдүүд чиг амьдрах ёстой. Гэтэл Бурхныг мэдэхгүй байх үедээ юуг дагаж явсан бэ? Махбодын хүсэл тачаал дагаж явсан. Түүнд бүү нийцүүлээ. Одоо энэ хуучин зан чанар байгаа тийм ээ. Түүнд бүү нийцүүл. Түүнийг дагаж амьдарч болохгүй. Харин та нарыг дуудсан ариун нэгний адил дуудсан гэдэг нь аварсан гэдгийг хэлж байгаа. Аварсан Бурхан шиг та нар ч бас ариун бай. Бүхэл зам байдалтаа бас ариун бай. Бүхэл зам байдалтаа ариун нэгэн болох ёстой охно. Бид бүхэн эзнийг харахад энэ ариун хүмүүсийн сүрэг дотор байж суу алдарт орох хүмүүсээ энэ ертөнцийн хүмүүс чиг амьдарч болохгүй. Бид энэ ертөнцийн амьдарж байгаа ч энэ ертөнцөөс тусгаарлагдсан хүмүүс. Деважинд орохын тулд их тусгайлан онцгойрсон хүмүүс. Есүс хэлсэн та нар энэ ертөнцийнх биш ээ. Би та нарыг ертөнцөөс сонгосон. Бид бол энэ ертөнцөөс тусгаарлагдсан хүн гэдгээ мартаж болохгүй. Яг адилхан ертөнцийн амьдарж байгаа ч бид нар Бурхны улс ба суу алдарт орохын тулд энэ ертөнцөөс тусгаарлагдсан хүмүүс. Харин энэ ертөнцийн аврагдаагүй хүмүүс бол там руу явахын тулд тусгаарлагдсан хүмүүс байна. Илчлэл 22 дээрээс харах юм бол цаг ойрхон байна. Ариун нэг нь ариун нараал байг, бузар нэг нь бузар муугараал байг. Зүгээр зөнд нь орхих гэсэн байна. Төгсгөлийн үед бол энэ ертөнцийн хүмүүс там руу явхад хангалттай бэлэн болж байгаа. Ямар их завхарч, ямар их хормоо болж энэ ертөнцийн хүмүүсийн амьдралыг харах юм бол там руу явах шавх хайж байна. Их л сайн хайж байна. Бид харин яаж байна? Тиймээс тэндээс бид тусгаарлагдсан деважинд очихын төлөө. Бурхан эцэгч нь ариун байдаг шиг та нар ч бас ариун бай гэсэн байна. Ариун гэдэг нь тусгаарлагдсан амьдралыг хэлж байгаа. Энэ ертөнцөөс тусгаарлагдсан амьдрал. Ярьж хэлж байгаа нь бодож байгаа нь гаргаж байгаа үйлдэл нь энэ ертөнцийн хүмүүсээс тусгаарлагдсан өөр байх ёстой. Адил байж болохгүй байна. Тиймээс зөвхөн та нарыг дуудсан ариун нэгний адил өөрсдийн бүхэл зам байдалтаа бас ариун байгтун. Ягаад гэвэл би ариун учраас та нар ариун байгтун гэж бичигдсэн юм аа. Бурхан ариун учраас та нар бас ариун бай гэж байна. Бид дахин ирэх эзнийг хүлээдэг. Эзнийг хүлээж амьдардаг үстэй. Бид тусгаарлагдаж амьдрах юм бол амьдрч чадахгүй юм шиг байна уу? Бурхан тусалж байхад яагаад чадахгүй гэж. Бидний амьдарж байгаа амьдралын зорилго, амьдралын арга барил бүх зүйл Бурханы хүүхэд чиг байх юм бол Бурхан тэр дунд бидний бүх зүйлийг хамгаалж, тусалж удирдах юм аа. Бурханы хамгаалалт, удирдлага дунд амьдрах хэрэгтэй бид. Энэ ертөнцийн хүмүүс янз бүрийн аргаар амьдардаг үстэй. Өөрийн дураар хийхийг хүснээ хийж, хийхийг хүснээ гим нүглэр хийж, хулгайн ус чихэрлэг, нууцлсан дал хамттай гэдэг үг шиг гим нүгэл хийх зугаа зингэл. Бид бол Бурханы ариун үгийг дагаж Бурханы алдрын төлөө амьдардаг. Тэр баяр хөөрөөр амьдрах ёстой. Тиймээс энэ аврал бол 3 бага өнгөрсөнд бидний сүнс Бурханы нэгүслийг ухаарахад аврагдсан. Яг одоогийн энэ үед аврагдсан хүн бидний бодол, амьдралд өөрчлөлт орох, авралыг гүйцээж байгаа хэрэг, итгэлийн өсөлт орж байгаа хэрэг. Христэд итгэгч хүн шиг болж Христийг дуурайж өөрчлөгдөх. Эж Паул би Христийг дуурайдаг шиг гэж хэлсэн байгаа. Та нар намайг дуурайцгаа. Галаат 6-гийн 17 дээр би биедээ Есүсийн оромнуудтай гэсэн.
Есүс бол үл үзэгдэгч бурхан нүдэнд үзэгдэх нэгнээр гарч ирсэн тийм ээ. Намайг харсан эцгийг харсан. Гэтэл юунд эцгээ харуулаач гинвэ гэсэн. Есүсийн мах бод бурхан хүний дүр төрхөөр ирсэн хэрэг. Есүс одсны дараа Паул шиг хүн Есүсийн дүр төрх Паулаар дамжин дахин илэрсэн байна. Христийн дүр дахин гарсан. Аажмаар Есүсийг дуурайх. Тэгэх хэрэгтэй. Шал өөр буруу зүйлийг дуурайгаад байх ш. Ром 12:2 дээрээс харах юм бол энэ үеийн явдалд нийцэлдэггүй. Энэ үеийн явдал тэр хормоо ертөнцид нийцэлдэггүй. Дуурайж болохгүй гэсэн үг. Энэ үеийн явдалд нийцэлдэггүй харин оюун санаагаа шинчилж өөрчлөгдөх тун. Бурхны сайн тааламжид төгс төгөлдөр хүрсэл юу болохыг тань. Бид бүхэн ариун байгалийн хажуугаар Бурхны сайн тааламжид төгс төгөлдөр хүрсэл юу болохыг мэдэж тэр хүслийнхэн дагуу амьдрах хэрэгтэй. За дахин зэгцлэе. Бид бүхэн одоо хэдийнэ Бурхны нэгүслийг ухаарад аврагдсан хүмүүс, энд олонх нь аврагдсан хүмүүс байгаа тийм ээ. Авралын эргэлзээтэй хүн байвал хурдан хуваараа зөвлөгөө авдагсан жоо авралаа баталгаажуулах хэрэгтэй. Би аврагдсан, би гэм нүглээ уушлуулсан. Өнөөдөр эзэн ирсэн ч би эзнийг угтаж авна гэсэн бат итгэл байхгүй сүмд явлаа гэд болохгүй. Манай чуулган тийм чуулган биш ээ. Магадгүй бидний дунд итгэж байгаа хүмүүсийн дунд аврагдсан хүмүүс хамгийн олон нь манай чуулган байх. Манай чуулганд байнга аврагдах ёстой, дахин төрөх ёстой, дахин төрөхгүй бол шүүлт байгаа гэд ингэж шахагдаад байгаа учраас аврагдахаас өөр аргагүй байдалд орно үсттэй. Тэсхүү. Аврагдагсан жоо альсвал зүхтаад явдагсан жоо. Тэгнэ. Тэгэх хэрэгтэй олон баталгаатай. Бид тийм шашинлаг хүмүүс цуглуулах гэдэг байгаа юм биш ээ. Цуглуулж яах юм? Бид бүхэн Есүс хизээч ирсэн бай. Эзнийг угтаж чадах. Бат итгэлийг тээж амьдрах хэрэгтэй. Үнэхээр эзний ирэх өдөр тун ойрхон байгаа. Өнөөдөр ч эзэн ирж болно. Тоглоом биш. Энэ бүхэн тохиолдохыг хараад үүдэн дээр чинь үүний ойрхон байгааг бас мэдэх тунгасан. Эзнийг ирэхийн өмнө биелэгдэх бүх шинж тэмдгүүд биелэгдсэн энэ цаг үед өнөөдөр ирсэн ч Библи алдахгүй. Бүгд биелэгдсэн юм чинь. Тиймээс эхлээд энэ сүнсний авралын тухайд бол 1-р Петрийн 8 дээр та нар түүнийг хараагүй ч түүнийг хайрладаг. Эдүүгээ та нар түүнийг харахгүй байгаач түүнд итгэдэг. Та нар хэлхийн аргагүй алдраар дүүрэн баяр хөөрөөр ихэд баярлдаг. Ингэхдээ та нар итгэлийнхээ үр дүнд сэтгэлийн авралыг олж авч байна. Итгэлээрээс сэтгэлийн авралыг олж авсан. Нэг л удаа авдаг байна. За аврагдсан хүн. Энэ авралын агуулга юу вэ? Ефес 1:7 дээр түүний нэгүслийн баялгаар түүн дотор цусаар нь бидэнд золилт гимнүглийн маань уучлал бий. Хизээ хүртэл гимнүглээ уучлуулсан гин мөнхөд нүглээ уучлуулсан. Бид гимнүглээсээ болж шүүгдэж там руу явах байсан. Тэр шүүлтийг авахгүй болгох гэж Есүс бидний өмнөс загалмай дээр шүүлтийг авсан. Бидний хараад шүүлтийг Есүс бидний оронд авсан. Цусаараа мөнхөд угаасан. Нэг ширхэг усны дайтаач үлдээгээгүй. Ичлэл 1-ийн тал дээрээс харах юм бол биднийг хайрладаг бөгөөд өөрийнхөө цусаар биднийг нүглээс мань чөлөөлж гэж байгаа. Шүүлт бас сүрлээс биднийг чөлөөлж өгсөн. Эрх чөлөөтэй болгосон. За гим нүглээ уучлуулсан, мөнхөд гим нүглээ уучлуулсан, зөвтгөгдсөн Ром ном дээрээс харах юм бол түүний цусаар зөвтгөгдсөн, гим нүглээ уучлуулсан гэж байгаа. Зөвтгөгдсөн гэж байгаа нь зөвхт хүн мэт харагдахаар болсон гэсэн үг. Нэг ч гим хийгээгүй зөвхт хүн шиг харагдахаар болсон гайхалтай биз. Зөвтгөгдсөн. Түүний дараа Иохан 5:24 дээр үгийг минь сонсоод намайг илгээгч түүнд итгэгч нь мөн хамтаа болох бөгөөд яллагдахгүй. Харин үхлээс гэтэлж амьд шилжсэн. Мөн хамтаа болсон гэж байгаа. Иохан 6:47 дээр хэн итгэн тэр мөнх амьтаа гэж байгаа. Мөн амьтаа болсон байна.
Түүний дараа 1-р Петр 1:13 дээр Есүс Христийн маань эцэг бурхан магтагдах болтугай учир нь бурхан өөрийн агуу өршөөлөөр хөхстөөс амилсан амиллаар биднийг амьд найдваруу дахин дөрвүүлсэн гэж байгаа тийм ээ. Дахин дөрвсөн үү? За би аврагдах үед аврагдсан гэтэл хүмүүс гайхдаг байсан. Ямар бардам юм бэ? Яаж өөрийгөө аврагдсан гэдгийг мэдээд байгаа юм бэ? Дахин дөрвсөн гэсэн чинь бүр гайхдаг. Адилхан үг штэ уг нь. Аврагдсан, дахин дөрвсөн, гэм нүглээ уушлуулсан, зөвтгөгдсөн, адилхан үг бахан мөн хамтай болсон, дахин дөрвсөн. Яков 1:18 дээрээс харвал тэрээр хүслээрээ үнний үгээр биднийг төрүүлсэн. Ингэснээр бид түүний бүтээлүүдийн анхны үр жимсэн болох юм аа гэсэн. Үнний үгээр биднийг төрүүлсэн. Төрсөн бахна. Тэгээд Иохан 1:12 дээр өөрийг нь хүлээн авсан болгонд өөрийнх нь нэрд итгэгчдэд Бурхны хүүхэд болох эрхийг өгөв. Бурхны хүүхэд болсон. Бурхны хүүхэд болсон эрх юу гэлж байгаа вэ? Бидний бурхан аав бол энэ сансар огторгуй бүх зүйлийг бүтээсэн бурхан, түг түмэн тэр тэнгэр элчийг захирдаг, бүхнийг хийж чаддаг хаадын хаан шүү дээ. Гэтэл бид тэр сансар огторгуй бүх зүйлсийг бүтээсэн сансар огторгуйг захирдаг бурхан бидний аав байна. Тэнгэрт байгаа бидний аав. Бид бол бурхны хүүхэд. Бурхны хүүхдүүд. Бурхны өв залгамжлагч болсон Ром 8:17 дээр бид хүүхдүүд нь юм бол өв залгамжлагчт нь бас мөн Бурхны өв залгамжлагч, Христийн хамтран өв залгамжлагч гэж байгаа. Бид Христтэй хамт алдаршуулгдахын тулд түүнтэй хамт зовх ёстой. Христтэй хамт мөнхийн алдрыг авах Бурхны өв залгамжлагч байх нь ямар вэ? Нүүр бардан баах аргац. Ерөнхийлөгчийн хүү бол төрсөн бол яах вэ? Бурууд бол өхөн. Нэрээ ерөнхийлөгчийн хүүхэд сайхан гэж бодож байна уу? Ерөнхийлөгчийг алах гэдэг хүн ямар их байдаг вүлээ. Тиймээс би ерөнхийлөгч болоогүй дээ их баярлдаг. За болгох гээгүй л дээ. Болгох гэсэн ч би болохгүй. Харин Бурхны хүүхэд байх нь л хамгийн агуу, тийм ээ? Бурхны хүүхэд, Бурхны өв залгамжлагч болсон. Түүний дараа Галаат 3:2 дээр та нар сүнсийг хэрхэн хүлээн авсан юм бэ? Хуулийн үйлсээр үү эсвэл сонсондоо итгэснээр үү? Сонсоод итгэснээр аврагдах үед ариун сүнсийг бид хамт авсан тийм ээ, мэдж байгаа юу? Ариун сүнс миний дотор байгаа. Тиймээс 1-р Коринт 6-гийн 19 дээрээс харах юм бол та нарын бие бол Бурханаас та нарт өгөгдсөн дотор ч нь байдаг ариун сүнсний сүм гэдгийг та нар мэддэггүй юм уу? Ариун сүнс миний дотор байгаа учраас би сүм бахна. Эзэн миний дотор байгаа. Эзэн миний дотор үргэлж байж, би эзэн дотор байна. Эзэн миний дотор байж, би эзний дотор байж, эзэн бид хоёр салах аргагүй одоо. Тэр эзнийг үргэлж би дагуулад явах хэрэгтэй тийм ээ. За гэтэл асуудал үүсэл. Өнөөдөр нэг гоё газарт очимоор байна. Эзнээс асууя. Эзэн, өнөөдөр би нэг тийшээ явах гэж байна. Эзэн та дургу авах хаа. Тиймээс та өнөөдөр ядарч байгаа юм чинь амарч явахгүй юу? Би сая яваад ирья гэвэл эзэн сая яваад ирээ гэх болов. Эзэн юу гэх бол? Би ч бас хамт явнаа. Дагуулад яв. Эзнийг дагуулад хаагур чамаагүй явах уу? Нэрээ шүү, тоглоом биш. Хаагурч гэсэндээ эзэн хамт явж байгаа. Эзнийг дагуулад найт клабаар ол сэгсрээд байж болох уу? Байж боломгүй эзтэй. Түүгээр зогсохгүй. Бид бүхэн эзэнтэй хамт Енох дэш өргөгдөх хүртлээ эзэнтэй хамт амьдарсан гэсэн тийм ээ. Бид бас эзэнтэй хамт амьдарч байгаа хнэ. Тиймээс гимнүглийн уушлуулсан, зөвтгөгдсөн, мөн хамтай болсон, дахин дурсан, Бурхны хүүхэд болсон, өв залгамжлагч болсон, ариун сүнсийг авсан хэдвэ? 7 байна. Нэг дорол энэ бүгдийг авцсан бах нэ бид. Тэгээд бидний итгэл лаж мажмаар өсөх хэрэгтэй гэсэн тийм ээ. Аврагдсан хүмүүсийн итгэл өсөж явах хэрэгтэй. 1-р Коринт 13-ийн 11 дээрээс харах юм бол Илч Паул би хүүхэд байхдаа хүүхэд чиг ярьж хүүхэд чиг боддог сэтгэдэг байлаа. Тэгээд
Би 90 цент хүрээд хүүхэд зангаа орхисон юм аа гэсэн байна. За жоох хүүхэд бол ухаан суугаагүй, томоожоогүй байдаг үсттэй. Аврагдсан ч гэсэндээ үнэхээр ухаан суугаагүй амьдарч байгаа хүмүүсийг харах юм бол хизээ өсөх юм бол доо ярьж байгаа, бодож байгаа, үйлдэж байгаа харах юм бол яг л жоох хүүхэд. Илч Паул ч бас би хүүхэд байхдаа хүүхэд шиг ярьдаг байсан. Харин 90 цент хүрээд хүүхэд зангаа орхисон гэж байгаа. Тэгэх хэрэгтэй үсттэй. 90 цент хүрэх хэрэгтэй. Аврагдсан ч гэсэн өөрчлөгдөөгүй хүмүүс бол балчир хүүхэд чиг томоожоогүй байгаа хэрэг бахан тэгж болохгүй. Тиймээс эзэн ирэхэд эзнийг хүлээж авах хэрэгтэй ах нэ. За хурдан дуусгах хэрэгтэй болж байна. 1-р Тесалоник номноос нэг харъя. 1-р Тесалоник 4 1-р Тесалоник 4-ийн 16 17 1-р Тесалоник 4-ийн 16 17 хамт уншия. Учир нь тушаалын уухай тэргүүн тэнгэрэлчийн дуу ба бурхны бүрээнээр эзэн өөрөө тэнгэрээс бууж ирнэ. Тэгээд Христ дотор үхэгсэд эхлээд амьлна. Дараа нь амьд үлдэх бид тэдэнтэй хамт агаарт эзэнтэй уулзахаар үүлэн дунд өргөгдөж тийхүү эзэнтэй үргэлж хамт байх болно. За эзэн агаарт ирэхийг хэлж байна тийм ээ. Тушаалын уухай тэргүүн тэнгэрэлчийн дуу ба бурхны бүрээнээр тэнгэрээс бууж ирнэ. Үүд мөн тэнгэрэлчтэй ирхэн. Энэ дэлхий үл томсорлож хайсан бидний аврагч агуу алдар ба сүр жавхлантайгаар дахин үзэгдэнэ. Энэ дэлхий үл томсорлож загалмай дээр хадсан тэр Есүс ирэхдээ тэргүүн тэнгэрэлч ба бүрээн дуунаар тушаалын уухагаар ирнэ. Тэгээд Христ дотор үхэгсэд эхлээд амьлнаа. За тэр үед төрүүлээд үхсэн хүмүүсийн мах бодон хүртэл дахин амьлах нь түүний дараа амьд үлдэх бид. Одоо бид бахан бид бүхэн эзнийг ирэхэд амьдараа эзнийг угтаж авч чадах бах Енох шиг. Амьд үлдэх бид тэдэнтэй хамт дахин амьлсан тэдэнтэй хамт үүлэн дунд өргөгдөж үүлэн дунд гэхээр хэдэн мянган метрийн дээр тэнгэрийг ярьж байгаа юм биш. Энэ эд материалыг ертөнцөөс сүнслэг ертөнц рүү явахыг хэлж байгаа. Хормын зур. Үүлэн дунд өргөгдөж тийхүү эзэнтэй үргэлж хамт байх болно. Тэгээд эзэнтэй хамт мөнхөд салахгүй амьдрах нь байна. Одоо болоод байгаа үйл явдлуудыг харах юм бол их сонирхолтой байна, тийм ээ. Амьдараа эзнийг угтаж авч болохоор гоц сайхан багц. Сайхан биш вэ нөө? Надад бол их сайхан байна. Энэ дэлхий бол цаашдаа улмал сам орно, улмал бодлоо. Энэ дэлхий бол амьд там болно нэрээ. Эзекиэл 38, Илчлэл 16, Хармагедоны дайны талаарх үгс. За тэгээд Захария 14. Энэ дэлхий тэр чигтээ Израиль руу довтлохоор ирнэ. Энэ бол Бурхны шүүлт буух үе. Төгсгөлийн дайн бол цөмийн дайн. Энэ бол хэн нэгэн нь ялж ялагдах дайн биш. Энэ бол Бурхны ертөнцийг шүүх дайн. Энэ дайн бидний өмнө яг ойрхон байна. Одоо харж л бай. Өөр арга байхгүй. Бурхан ертөнцийг шүүхээс өөр арга зам байхгүй. Бид аврагдсан бид бүхэн одоо соёолж, түрүү ургуулж, за тэгээд боловсрсан тариа болж бид нар Деважингийн агуулгад хураагдах тийм үр тариа болох хэрэгтэй. Хичээнгүү итгэлээр амьдрасаа гэж хүрч байна. Хамтдаа залбирая. Инэрэнгүй бидний бурхан аав минь Бурханаас холдон гим нүгэлтэнд амьдарч байсан биднийг эзний шүүлт ба мөнхийн сүрлийг авахаас өөр аргагүй байхад Бурхан та биднийг хайрлсан агуу хайраараа бидний хүртэх хараалт шүд шийтгэлийг эзэн Есүс дээр тохож бидний гим нүглийг мөнхөд уучлж ямарч гавьяа зүтгэлгүйгээр аварж өгсөн нэгүсэлд тань баярлалаа. Эзний үнэтэй цусаар аврагдсан бид үлдсэн амьдралдаа Бурханы хүүхдийн хувьд ичих зүйлгүй амьдрахад тун удахгүй дахин ирэх эзний алдрын өмнө зогсоход биднийг бүрэн дүүрэн
шинчилж өгөөсэй гэж гуйж байна. Бид үлдсэн амьдралдаа зөвхөн эзний төлөө амьдрахад эзэн та үг болон ариун сүнсний хүчээр хамт байж тусалж өгч бидний эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Амен.